Сайн уцгаа эргээд энэ нэмээр уулзж байгаадаа баяртай байна. За ингээд анимд орцгоё. Анги маань Мизухогийн одоогийн үеэр эхэлнэ. Манай өн хизээний зохиолч болчихсон 10 жилийн нэг охинтой ярилцаж сууна. Тухайн охин нь бичсэн зохиолоо шалгуулад байж байгаа нь яг л 10 жилийн өөрийг нь эргэн нэг санагдуулна. Зураглал солигдож Мизухо Кизукигийн үндэснийг санаж Кизукитэй уулзахгүй гэж зугтсаар л байлаа. Харин Кизуки шалгалтын тухай ангийнхаа хүүхэдтэй ярьж зогсоно. Шин толгой сайтай бөгөөд Мизуход маань тавтлага өгж байгаа харагдана. Мизухог шин ширтэж байснаа толгой муутай юм удаа гэж дооглонгүй толгойд нь үргээд Кизуки хараад жаахан хартснаа ундаа өх нэрийдлэр дундуур нь ороод дуусаагүй байгаа мó? Би завтай байгаа штэ гэхэд Мизуко завтай байвал доошо бууж хувц ивэх гээд өөрөө араас нь доошо бууна. Буугаад очтол Кизуки маань түүний дотор хувцсыг барьчихсан зогсож байлаа. Мизухо маань наадхаа өг гэж авах гэж ойртох үедээ давхралтаад дээрэс нь унчихна. Кизуки харж байгаад яагаад надаас цухтаад байгаа юм бэ? Ир хүн гэж харахгүй бол би уурлан шүү гэж хэлээд ширтэнэ. Харин Мизухо маань хугацаа өгөөч гэд нүдээ анихад ойлголоо гэд Кизуки босоо ивчихна. Сургууль дээрээ Кизуки Шинтэй таарч Мизухотой номын сая яваагүй мүү гэж асуухад зөвлөгөөний хуралтай байсан болохоор жоох оройтчихлоо. Одоо номын сая явах гэж байна гэд яваад өглөө. Гадаа аянга цахиж ширүүн бороо орж байхад Мизухо номын санд Шинийг хүлээгээд ирэхгүй удахаар нь ганцаараа харихаар шийдлээ. Мизухо маань бороотой ширүүн өдрүүдээс айдаг байлаа. Яагаад гэвэл ээж нь ийм өдөр машины осолд ороод нас орсон юм. Энэ үед номын санд Шин ирсэн ч Мизухо төрүүлээ гараа ивсэн байлаа. Тэр хэцүү үед хань болж үргэлж хажууд нь Кизуки л байдаг байсан. Бороо улам хүчтэй орж Мизухо гайхан хартал Кизуки битгий аа химэн тэрч харагданаа. Борооч намдаж Мизухо Кизуки хоёр харж явлаа. Энэ үед Кизуки намайг ирсэн дуучлаарай. Шин байвал дээр өснө гэхэд Мизухо аянган дургүй тэр үеийн өдрийг сануулад байдгийн. Кизуки байсан дээр тэр өдрөөс хойш хажууд минь байсанд баярлаа гэж хэлдэг. Тэгэхэд харин бороо зогсож солон гараад романтик цаашаа үзэгдэл болно. Энэ гоёмсог үзэгдлийг Мизухо хараад үдсгэлэнтэй юм аа гэхэд Кизуки бас хараа зогсно. Тэр харж байгаа Кизукигийн царайг Мизухо хайрын харцаар ширтэнэ. Энийг ч Кизуки анзаарч "Сая надад дурлалчихсан уу?" гэхэд "Үгүй ээ, тэгээгүй" гэж Мизухо түлхэнэ. Цар тахлаас болж сургуулийн аялал болохгүй болсон учраас манай хэд Мизухогийн хоон парти хийж байгаагаар үргэлжилнэ. Хоорондоо янз бүрийн юм ярьж хөгжөлдөж байтал Кизуки Мизухо шүүгөө хоёрыг ярьж байхыг хараад араас нь устцчихна. Санаандгүй мэт харагдах гэж чичээх үед шүүгөө овоо юм хийх шивдээгээд хоорондоо усаар байлтцгаана. Ус нь усаар байлтаж явахад руу Мизухог ширтэн зогсно. Энэ бүгдээс харахад манай дөрвөн залуу дөрүүлээ Мизуход сайн юм шүү. Гэтэ яг зөвхөн миний бодлоо л доо. Орой болж унтах болоход манай эд бөөндөө нэг майханд хонохоор болно. Кизуки усан цэлтийн улсын аваргад орж хуучин рекордоо эвднэ. Та хэд ирнэ үсттэй гэж ярилцсан хэвтцгээе. Унтах гэж байхдаа Мизухо гудас арай л нэмгэн байна гэж гомдлно. Үүнд Шин "За битгий эрхлээд бай. Чи ямар гүнж штэ" гэхэд "Та нар өстө байглаараа юм аа" гэд Мизухо амандаа үлсээр унтна. Харин энэ үед хажууд нь Кизуки ирж хөвтөд "Надад эрхэлж болно шүү. Яагаад гэхээр хоёулаа тийм харилцаатай штэ. Яагаад нөгөө үнсэлт" гэхэд Мизухо эцэндээ дэрээр дараад авчихнаа.
Бүгд унтсны дараа Мизухо маань хайртай болж үерхэж чадахгүй. Хайрын сайхан найзуудын минь харилцаа үгүй болчихвол яана гэж имээн. Сургууль дээр нөгөө л нэг цар тахлаас болж улсын тэмцээн маань туслагдсан тухай бүгд л ярьцгаана. Энэ тухай Мизуко маань сонсоод Кизукид санаа нь зовж тарахыг нь хүлээн суунаа. Харин Кизуки маань тарж ирээд хараагүй байсан юм уу гэхэд харин чамд санаа зовоод гэв. Кизуки яах вэ? Энэ жилийн зорилго маань л үгүй болчихлоо. Хоёулаа хамтны газараа орцгоод харьцгаах уу? Тэгэхэд манай Мизухо маань зорилгоо битгий байхгүй болгооч чи энэ хүртэл их хичээсэн шүү дээ гэхэд битгий олон юм яриад байл та. Чамаас болж байгаа. Зөндөө их хичээж явахад гэж хэлээд мөрийг нь дэрлэн уйлна. Тэгэхэд Кизуки өндөгөөд би үргэлж хичээх болно гэж инехэд түүнийг харж байсан Мизухо дотор. Болохгүй. Яана дурлах нэ болохгүй гэсээр манай хоёр дахь ангид маань дуустгаа.